Оройн түргэн ирэх үзэгчтэй би Монгол хайртай нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. 12 дугаар сар гарсан хаа сайгүй зуул сарын баяр, шинэ жилийн баяр гэдэг уур амьсгал орсон сайхан одоо ийм үдэш болж байна. Тэгэд энэ удаагийн нэвтрүүлэг нь маш онцлогтой. Зуул сарын баярыг бол Христийн шашинтай олон орнд тэмдэглэдэг. Тэгэхээр яг Америкчууд энэ баярыг яаж тэмдэглэдэг юм бэ? Ялангуяа Монголд амьдардаг Америкчууд яаж тэмдэглэдэг юм бэ гэдгийг үзэгч та бүхэнд хүргэх бас Монголд хайртай ийм Америкийн иргэдийг би та бүхэндээ уулзуулахаар нэгэн айлын гадаа одоо бид нар ирээд байна. Биднийг бол урьсан орж одоо зочдтойгоо танилцаад зуул сарын баярыг тэд хэрхэн тэмдэглэдэг юм бас Монголд хизээ ирсэн тэдний Монголд амьдарч байгаа амьдралын талаар бүгдээрээ хуваалцъя. Одоо хаалгын цохиод оръё. Сайн байна уу? За, танилцсан. Зуул сарын мэнд хүргэе. Баярлалаа. Зуул сарын баярын мэнд хүргэе. За, бидний гэртээ хүлээн авсан танд маш их баярлалаа. Өнөөдөр ингээд зуул сарын баярыг яаж тэмдэглэдэг юм бол гэдэг бодол их байлаа. Тэгээд одоо таныг энд амьдардаг Америкчуудтайгаа бидний хүлээн авч байгаад маш их баярлалаа. Хоёлоо одоо манай үзэгчид бас одоо тантай танилцахыг маш их хүсэж байгаа. Юуны түрүүнд хоёлоо эхлээд бусад зочдтойгоо танилцахаас өмнө та манай үзэгчид өөрийгөө танилцуулахгүй юу? За. Намайг Jonathan Wilding гэдэг. Тэгээд би Монгол ирээд 2 жил болж байна. Тэгээд би Америкийн мужийн Нью-Йорк мужаас ирсэн. Тэгээд бараг 2 жил Монгол хэлийг сурж байгаа. Та Монгол ирэхээс өмнө монгол хэлийг сурч ирсэн үү? Сураагүй. За энэ тухай хоёлоо зочдтойгоо танилцчаад тэгэд таны монгол хийж байгаа шинэ талаар ярилцъя гэх үү? Тэгэхээр хоёлоо бус зочдтойгоо танилцъя. Манай бус зочид та нэг үлээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Зуул сарын баярын мэнд хүргэе. За та манай үзэгчид бас энд танаа гэрч очилж ирсэн хүмүүсээ танилцуулахгүй юу? За тэгье. White Architect 2 маань дэлгэрээд олон болсон амьдралын байгууллагад ажилладаг. Танилцсандаа баяртай байна. Nice to meet you guys. Энэ хоёр маань Washburn Architect 2. Тэгээ энэ хоёр тийм байгууллагын захирал ах юу? Дэсрэт олуулсан энэ жилийн байгууллага юм? За. Танилцсандаа баяртай байна. Зуул сарын баярын мэнд хүргэе. Манай охтуудын хувьд сайн байна уу? Би англи хэлний багш ангах их сургууль. Бас би нэг ажлын компанид ажилладаг. За, охтуудтайгаа ер нь жичтэн дараа суучаад бүгдээрээ танилцсанаа. Монгол хэлний ажлын талаар бүгдээрээ сонирхъя. Одоо таны одоо манай гол зочин маань та одоо Монгол хэдэн онд анх ирсэн бай? Яг ямар шугамаар иржсэн? Өмнө Монголд ер нь иржсэн үү та? Би өмнө Монгол ирээгүй. Тэгвэл ийм англи хэлний багшаар ирэх гээд тэгээд эрэнгөт би яг бүр гахаж ирсэн Монгол нэг хамгийн гахалтай тайван газар шүү хамгийн гоё гэж бодож ирсэн. Та ер нь Монголд ирэхээс өмнө Монголын талаар ямар ойлголттой байсан бэ? Монгол ирэхээс өмнө яг тэгвэл 20 жил дээр Чингис хааны тухай сурч ирсэн. Тэгэхээс өөр яг Орос хятадын хооронд байдаг гэж мэдчихсэн. Тиймээс өөр баг мэддэг үе байсан. Тэгээ энд ирэхээр хотод ингээл одоо Улаанбаатар хотод газартахаар таны төсөөллөөс хэр өөр байсан? Шал өөр байсан. Би яг хотод явах гэж бодчихсон. Тэгсэн чи хот ирэнгүүт шал яг монголчууд бас хотоноос маш өөр гэж хэлт юм бэ. За зуул сарын баярын оройг ер нь ялангуяа Америкчууд яаж тэмдэглэдэг юм болоо гэдгийг бид бас үзэгчтэй хүргэх зорилготой байсан. Тэгэхээр яг нэг гэрт ороод ирэнгүүтэл яг манай Би Монгол хайртай нэвтрүүлгийн зочид яг мөн байхаар тийм байгаа. Яагаад гэвэл энд зөндөө олон монгол идэл хэрэглүүд байна. Бас монгол эмэгтэйчүүдийн зураг байна гэх мэтлэн надад асуух сонирхох зүйл зөндөө байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бүгдээрээ ярилцаад явъя. Зуул сарын баяр ер нь та бүгдэд ямар утга учиртай байдаг юм бэ? Тэр талаар бүгдээрээ ярилцъя. Би яг нөгөө Есүс Христийн мандал төрсний өдөр гэж тэмдэглэдэг. Тэгсэн чинь 12 сарын 25-нд хийдэг бас яг
Монголчуудын хувьд бас ихэнх Америкчуудын хувьд гэр бүлтэйгээ байхаар тэмдэглэдэг. За ингээд 100 сарын баяраа тэмдэглэж байгаа хамт олон дээр бид нэр ирээд дараагийн зочдтойгоо уулзахад бэлэн болсон байна. Үзэгч та бүхэнд танилцуулах гэж байна. Одоо манай үзэгчид зориулаад өөрсдөө танилцуулахгүй юу? So, my name is Brian Washburn. This is my wife Claudia. За сайн байна уу, намайг Brian Washburn гэдэг. Миний эхнэр Claudia Washburn гэдэг. Би тэр 6 сард Монголд ирсэн. Тэгээд би тэр Deseret олон улсын энерлийн байгууллагын төслүүдийг хариуцахаар Монголд ирсэн байгаа. Тэгээ Монголд энэ сайхан оронд ирж энэ төслүүдээр ажиллах боломж гарсанд маш их баярлж байгаа. Тэгээд би тэрийн хийсэн төслүүдийн талаар эхнэр маань бас илүү дэлгэрэнгүй ярих баха. This beautiful country. This past summer. We did some water projects out in Hoved. Бид хоёрын хийсэн төслүүдээс дордвол Ховдод очин худаг гарах төсөл дээр ажилласан. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очиж эмнэлгүүдтэй хамтарч ажиллалаа. Тодруулж хэлэх юм бол эмнэлгийн тоног төхөөрөмж, хандивлах ажил зохион байгууллаа. За мөн Дорнот аймагт очиж эмнэлэг болон сургуулиудтай хамтарч ажиллах төслүүдийг хийхээр ажиллаж байна. За мөн Америкийн нэгдсэн улсаас шүдний эмч нар авч ирж хүмүүст амны хөндийн зөвлөгөө өгөх, амьдралын боломжгүй хүмүүс шүдний эмчилгээг үн төлбөрөөр үзүүлсэн. За түүнчлэн шүдний эмчнэрт бас сургалт явуулсан. Also to Dornogovi to do some dental work on children. Яагаад одоо Монголд ирэхийг сонгосон бэ? Эсвэл цаанаас нь одоо Монгол улсыг сонгоод явуулдаг эсвэл та бүгд одоо Монголд ирэхийг Монголд байгаа одоо энэ нөхцөл байдлыг судалж үзээд Монголд ирэхээр шийдсэн үү? Well, we had a desire to help. Бид энд ирэхээс өмнө дэлхийн хаач хамаагүй хүмүүс тус болыг шийдээд өргөдлөө явуулсан. Ингээд бид Монгол руу илгээсэн. За бид энд ирсэндээ маш их баяртай байна. Анх биднийг Монгол руу томилоход их сайхан бас их догдолж байсан. Very surprised and excited to come here. Бид их олон зочдтой ярьж байгаа учраас бидний ярьцлага бас их товчхон байх бах тэгтэй. Яг Монголд ирээд 7 сар амьдрахад монголчуудын амьдрал, нийгмийн нөхцөл байдал ялангуяа та бүгд бол яг юм тусламж хүссэн хүмүүстэй хамт ажилладаг учраас ямар хөө сэтгэл төрж байна. Бас энэ 100 сарын баярын орой 100 сарын баяр удахгүй болох гэж байна. Мэдээж бидний нэвтрүүлгийн дараа бол 100 сарын баяр хэдэн хоногийн дараа болно. Тэгэхээр монголчуудад хандаж юу ч хэлмээр байна. Өөр та бүхэн Монгол хийх юмсан гэж ингэж боддог ажлууд бий юу? So the one thing that we love about Mongolia is the countryside. За Монгол орны юу нь хамгийн их таалагддаг вэ гэхээр нэг зүйл бол хөдөө бол яхаарахгүй маш их таалагддаг. Үнэхээр үзэсгэлэнтэй. Би тэр бас ирснээсээ хойш хөдөө орн нутгаар явахын байгалийн сайхныг тийм ээ үзэх юм боломж бас гарсан. Би тэрийг хийж байгаа төслүүдийн хувьд гэх юм бол за яг ийм төсөл, тийм төсөл гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө л ямар ч төсөл дээр ажиллах бол бас боломж бол байгаа. We also at Christmas time. Зул сарын баярын гол онцлог бол өгөхийн баяр буюу хэн нэгэнд туслах гэж бид ойлгодог. Тиймээс аль болох олон тусламж үзүүлэхийг хүсэж байдаг да. Loves people and Та бүгдэд одоо Монголд ирээд монгол хүмүүстэй хэрэгтэй байгаа хүмүүст нь тусламж хүргэж байгаа та бүгд баярлалаа. Ингээд 2018 он ч гэсэн та бүгдийн өөрсдийн хүсэлтэнд биелсэн сайхан он байх болтугай гэж хүсэн өрөө. Баярлалаа. Thank you very much. Баярлалаа. Merry Christmas. Don't want a lot for Christmas. There is just one thing I need. Don't care about the present underneath the Christmas tree. I don't need to hang my stocking there upon the fireplace. Santa Claus will make me happy with a toy on Christmas Day. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. All I want for Christmas is you. За би Монголоор сайн нэвтрүүлэг үргэлж ширэн үзэгчтэй. Яг энэ үдшиж бидэнтэй маш олон зочид байгаа учраас бид нэг нэгээр нуулзаж тэдний бас сэтгэлдлийг сонсхийг их эрхмэлж байгаа. Тэгэхээр дараагийн зочинтой үзэгч та бүхнийг танилцуулъя. За манай одоо энэ үдшиж 100 сарын баярыг бас манай үндсэн зочинтой маань хамт тэмдэглэж байгаа. Зочинтой үзэгч та бүхний манай үзэгчд өөрийгөө танилцуулахгүй юу? White. I am from Нөхөрөд хоёр Монголд ирээд 18 сар болж байна. Бид Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Салт Лейк хотоос ирсэн. Монголд ирсэн үйл явдал бол бид хоёрын амьдралын хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг яах аргагүй мó. Монгол орны бүх зүйл бидэнд таалагдж байна. Тухайлах юм бол Монголын соёл, хүмүүсийн хандлага, хоол хүнс бүх зүйл сайхан санагдаж байна. Mongolia has to offer. Та одоо Монголд гэр бүлийнхаа хүний хамтаар ямар ажил эрхэлдэг вэ? We help out in Бид хоёр офисын ажил эрхэлдэг. Гэхдээ бас чадах чинээгээр хүмүүнлэгийн ажил хийдэг. the need, and we know
need, then we try and help. Нэгэнт одоо бид нар зуул сарын нэвтрүүлэг хийж байгаа учраас зуул сарын баярын утга учирын талаар хийж байгаа учраас танаас би хідэн одоо зуул сарын баяр ялангуяа одоо яг энд ингээл ороод ирэхээр уур амьсгал аягүй гоё байгаа байхгүй. Америк айлд хэрнээ зуул сарын баярыг Америк айлд тэмдэглэх гэж байгаа хэрнээ ерөөсөө эргэн тойронд дандаа Монгол тоглоом бүх зүйл нь ингээд Монгол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ утга учирын бүгдээрээ асуу. Ер нь бол одоо Иесус Христийн мэндэлсэн тухай хүмүүс ер нь ойлголттой байдаг бах. Гэхдээ надад энд нэг сонирхолтой зүйл байгаа. Жишээ нь сарлаг те. Сарлаг байна. Жишээ нь энэ Монгол хатан сууж байна. Ер нь энд ингээд тавьсан бүх зүйл Монгол хүмүүсээр дүр зурган жишээ нь Монгол хүмүүс байгаа. Энэ надад их анхаарал татдаг байна. Энэ манай нэвтрүүлэгчээс би Монгол хайртай гээд Монгол хайртай гадаад иргэд оролцдог учраас тэр утгаараа би бас ингээд бүх зүйлээ монголчуулсан байгаа надад их таалагдж байна. Ямар шалтгаанаар жишээ нь одоо энэ бүх зүйлийг ингээд Монгол ах үед тавьсан юм бэ? Well, we chose the Mongolian is because Бид Монголоос буцахдаа эдгээр тоглоомуудыг аваад буцна. Нутагтаа очиод Монголыг үргэлж дурсан санаж байхын тулд зул сарын баярын чимэглүүдээ Монгол ах угаар дүрсэлсэн. clothing and their culture. Одоо жишээ нь энд байгаа гацуур мод гэхэд бид нар бол яг гэртээ болохоор шилэн тоглоом тийм тоглоомудаар ингэж юмдаг. Гэтэл одоо энд Америкчууд хэрнээ дандаа Монгол одоо жишээ нь тимээ байна, гэр байна гэдэг ийм зүйлсээр чимгэлсэн байгаа нь их гайхалтай санагдаж байна. Жишээ нь энэ гэхэд одоо бид нар жишээ нь Санта Клаусын хувцаар одоо гутлаар ингэ хийцэн байдаг бол энд жишээ нь Монгол гутлаар хийцэн байх жишээтэй. Энэ бүгдийг ер нь их гоё надад их сайхан санагдаж байна л да. Энэ талаар жоохон тайлбарлаж болох уу? Well, it's because we're here in Mongolia and we want to. Тэгэхээр бид нар яагаад монгол чимэглүүдийг сонгосон бэ гэвэл нэгдүгээрт бид нар Монголд амьдарч байна. Энэ оронд хайртай гэдэг утгаараа сонгосон. Жишээлбэл эсгийгэр тэмээ энэ оймс гэхэд л монгол гутлын хэлбэртэй байх жишээтэй. Хүн бүр өөрөөр гацуур модоо чимгэлдэг. За бидний хувьд бол монгол тоглоомыг сонгосон. When we're in Mongolia, we want to. Танд маш баярлалаа. Монголд байгаа Монгол цаашд хийх бас таны цаашдын 2018 оны ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Thank you very much. Thank you. The first Noel, the angels did say, was to certain poor shepherds in fields rest they lay, in fields where they lay, keeping their sheep on a cold winter's night that was so deep. Noel, 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 born is the King of Israel. За ингээд одоо энд бол манай залуучууд бүгдээрээ сууж ээ. Тэгэхээр энэ бас энэ үдшиш бидэнтэй хамт байгаа залуучуудаа нэг хүчлэн бүгдээрээ танилцъя. Өөрсдөө танилцуулахгүй юу? Хизээ Монголд ирсэн бэ? Би 8 сарын өмнө Монголд ирсэн. Би их хайртай. Таны хэн гэдэг үлээ? Намайг Тэлмэндик байна. Манай Монголын нэр Цэлмик байна. Цэлмик. За дараагийн зочин байна. Сэмэно намайг Питерсэн гэдэг. Бас би Монголд ирээд тэрч бас 8 сар болж байна. Санацгноо намайг Колмэ гэдэг. Харин ер нь Монгол цууд намайг Harry Potter гэдэг байдаг байхгүй. Тэрнийгээ тоглох нэг бүрийн шийдэл юм чинь. Харин одоо Монгол ирээд бараг л 9 сар болжээ. Та гурлаа одоо монголоор аягүй сайн ярьд юм шүү дээ. Яг энд ирснийхаа дараа монгол хэл сурч ирсэн үү? Эсвэл Америкт байхдаа сурч ирсэн үү? Тий. Жохон монгол хэлээс өмнө 2 сарын турш нэг зурагт дээр монгол хэл сурж ирсэн. Тэгээд одоо тийм болоо. Тэгээ бас хүмүүс тэгээрээд бид нэр агасан сурч боломжтой байна. Тэгээд өдөр боолгийн монголчууд тэгээрээд бас бид нэр одоо монгол байгаа учраас агасан сурч боломжтой байна. Бид нэр монголчууд байхгүй байхад илүү хэцүү сурахад гэхдээ монгол хүнтэй
сурах их хөгжилтэй байна. Мөн бид Монгол хүнд их хайртай учраас илүүсэн хэлэх болно. Мөн тэд нар их сайхан сэтгэлтэй байна учраас их төвчээртэй байна. Та бүгд одоо Америк нэгдсэн улсаас Монголд ирээд тэгээд Монголын яг юу та бүгд их таалагдж байна. Одоо ирээд 6-7 сар болсны дараа. Их зүйлс. Монгол хүмүүс бүх зүйлс угмаар байна. Энэ сайхан үлгэр жишээ байна. Яг гэвэл Америк дээр би зүйлстэй байхад би энэ зүйлс сайхмаар байна. Яхтэ Монголын бүх зүйлс өгдөг. Мөн би Америкт дахин ирэхэд би энэ шиг байхмаар байна. Бид гурвлаа зонаар Монгол байсан учраас наадам үзсэн. Тэгээд наадам агаагүй баяр байна. Тэгээд бид нэр Монголд байхдаа аяа баярлалтай байсан. Яг гэвэл наадмаар бид нэр танарын соёл ч юм уу ямар нэгэн Монголын юм сурч боломжтой байсан. Тэгээд агаагүй хөвцөс өмсөн дээл тэгээд агаагүй хөвшөр ийцээ. Тэгээд миний хувьд нөгөө наадам гэдэг нь нэг агаагүй юм эсэ би тийм нөгөө наадмыг нэл орж үзэн ахгүй. Тэгээд тэнд сууж тэгээд тийм нөгөө соёл мойл хараж ахад агаагүй эсэ. Тэгээд бас бид нар энэ Монгол байх үед нөгөө монголчуудад найзлаа нөхөрлөж боломж чаяга. Тэгээд тийм болохоор тийм нэг сайн хэл сурсан байгаа. Тэгээд бас тийм аягүй сайн нөгөө танилцаад тийм нөгөө соёлыг сураад аягүй боломж гэдэг байна. Монгол найзуудтай болсон уу? Одоо олон монгол найзуудтай. Тий. Тэгээд ер нь болоо. Тэгээд одоо жишээ нь Америк руу та гурав ингээ буцлаа. Дахиад Монголд ирэх юмсан. Дахиад Монголд хэр хугацаанд ажиллаж амьдрий гэж бодож байна. Тэгэл яах вэ? Тэгээд бид нар ер нь нөгөө хотод авах хэрэгтэй. Нөгөө тийм англи хэл нөгөө багш ажиллах юм чинь. Тэгээд би болохоор Монголд бодож ирээд нэг аялал авч тийм үү. Тэгээд нөгөө хөдөө мөдөр рүү яваад тэгээд тийм хөвсгөл аврахан гээд тиймэрхүү амигууд харж чад тэгээд тиймэрхүү нэг агуу сайхан харагдаж гинэ тэгээд тиймэрхүү аялын шугамар ирэх сонирхолтой байгаа юм байна. Таны хувьд? Миний хувьд би нэг аялалтын компанийн төлөө ажиллаж очоод би Америкт сайхан нэг хөвсгөл хинтиас зураг мөрөг үзэн чинь тэгээд би Монголд дахин ирэхийг хүсэж байна. Тэгээд тэгвэл манай гэр бүлтэй очно. Тэгээд түнд энэ агуу гахамшиг үзүүлнэ. Миний Монгол найзтай хямар байна. Би бүх газар үзмар байна. Би их орхангаас найзтай амар сайхан бүр нагаан тал мөн хөвсгөл амар гой нүртэй би маш их Монгол газар үзмар байна. Гэхдээ би олоноо дахин ирэх хэрэгтэй байна. За ингээд та бүгд маш их баярлалаа. Бүгдээрэнд нь монгол хэлийг сурах гад ингээ хичээгээд бүгдээрээ маш сайн хэмжээнд бие лагадагшаа явал одоо нэг 8 сарын дараа тухайн орны хэлийг та нар шиг сайн сурна гэж огт бодохгүй байна өөрийгөө. Тийм учраас та бүгдээрэнд нь наз жаргал хүсье. Зул сарын баярын мэнд хүргэе. Баярлалаа. Зул сарын баярын турш бид бүх хүмүүс туслах дуртай мөн их гой доодаг мөн гой Christmas-ийн зош хийдэг мөн бүх энэ зүйлс гэр бүлтэй хамт хийдэг, найзтай хамт хийдэг мөн амар сайхан тавин баяр байна би дуртай. Тэгвэл та нар дуулж өгөх үү биднэрт? Тий.
Би Монгол хайртай нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бидний одоо гэртээ урьсан Wild тань маш их баярлалаа. Зочид маань ерөөхдөө одоо явсан байна. Тэгээд та ер нь одоо хизээ нутг уцх вэ? Би 1 сарын 12-нд нутг буцаж байгаа. Удахгүй буцах юм шүү дээ. Та ер нь Монголд байхын хугацаанд хамгийн гоё тийм дурсамжтай байсан үеэ бас бидэнтэй хуваалцаач. Зөндөө байгасан. Тэг надад хамгийн таалагддаг байсан төршлөг бол нэг удаа би сургуулийн багш нартайгаа тарилж явж үзчихсэн. Тэгсэн чинь тарилж маань өстой гоё харагдчихсан. Хамгийн сайхан өөдсөн газар би. Тэгээ би багш нартайгаа яваад тэгсэн чинь нэг уул гараад яг бүр хөндийг харсан. Тэгээ өстой тайван мэдрэлээ. Тэгээд энэ өмнө нэг ийм сайхан юм үзээгүй. Та одоо Америкт буцаж очоод Монгол буцаж ирэх төлөвлөгөө бий юу? Цаашид ер нь та Монголд ирэх гэж бодож байна уу? Яа, би ирэх гэж бодож байна. Зүгээр л нэг яхаар ярих вэ? Гэж одоо мэдхгүй. Гэтэл буцаж аваад тэгээд дахиад юу их сургуулиар нь миний мэргэжил нэг компьютер инженер мэргэжил сурч ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь би нэг нэг завсарлал авсан. Чөлөө авсан. Яа, их сургуулиас чөлөө авсан. Тэгээд тэгсэн чинь Монголын англи хэлний багш болсон. Тэгээ буцаж аваад дахиад сурна. Тэгээд ирээдүйд Монголд ирмээр санагдчихэ. Би яг Ютагүй байвал энд амьдмаар баг. Танд ер нь хамгийн гой сайхан санагддаг юм юу юм бэ? Монголд амьдрах юм. Монголд амьдрах юм. Ерөө бүгдийг яг дэлхийн хамгийн аюулгүй газар гэж бодож байсан. Би бараг ийш тийшээ яваад түүхэн хотод байсан. Гэхдээ яг ямар ч нэг аюултай юм Moses Garden байгаагүй. Тэгээд нэг гэрбүүлэг and усгах ход яг сайн газар гэж бодсон. Хүүхдүүдээс гэр бүлтэйгээ амьдрахад сайхан газар гэж үзсэн. Зөв. Тэгээд Монголд газар болон хүмүүст маш их хайртай. За ингээд танд маш их баярлалаа. Биднийг гэртээ хүлээж аваад бас өөрийнхөө зочдтой танилцах тийм боломжийг олгосон танд маш их баярлалаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Америкт очиод сургуульдаа сураад амжилттай сургуулаа төгсөөд эргээ заавал Монголд ирж ажиллаарай. Монголд ирж амьдраарай. Эсвэл монголоор аялаарай гэж хүсье. Таньцуул сарын баярын мэнд хүргэе. Үзэгчтэй та болон одоо таныг бас таны найзууд Монголд утсан юм чинь таныг таньдаг хүмүүс үзэж байгаа байх. Тэдэнд бас мэдчилгээ дэвшүүлэх боломжийг танд олгоё. Сайн удаа би яг зуул сарын мэнд хүргэе. Бас эрүүл мэнд амжилт хүсье. Баярлалаа танд. Баярлалаа. Үзэгчдээ би Монгол хайртай нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Ирэх 7 хоногт бүгдээрээ шинэ дугаартаар иргэн уулзъя. Түр баяртай.